шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны төдийгүй хууль зүйн үндэслэлтэй эсхийг бүхэлд нь хянах чиг үүрэгтэй. Тэгэхээр эрүүгийн иргэний давзаалдах шатны шүүхийн зүгээс энэ хэргийг бүхэлд нь хянаж бас бодиттой шударга осны зарчимд нийцсэн хүний эрхийн мэдрэмжтэй шийдвэр гарна гэдэгт бид нар итгэл төгс байгаа. За өнөөдрийн шүүх хуралдаанд прокурор ирээгүй явдлыг бол би бол хувьдаа шүүмжлэлтэй хандж байгаа. Шүүх хуралдаан ч үгээ хэллээ. Яагаад вэ? За 4 сарын 8-нд хурал товлогдсон гэдэг шалтгааныг бол бид бас хүндэтгэл үзэх шалтгаан байж үзэж болно. Энэ бол эрүүгийн эрхийн шийдвэр тухайлын 34.16 зас үндэслэл байна. Яагаад гэвэл давзаалдах шатны хурлууд бол 7 хоногор товлогддог. Тэгэхээр урьдаас төлөвлөгдсөн хурал маань олон оролцогчтой гэдээ давхцжээ. За Төмөн Улзий гэдэг энэ прокурор бол энэ гэмт хэрэг дээр маш урт хугацаанд ажиллаж байгаа. Улс орон даяар битгий хэл дэлхий хүртэл мэдхүүцээр энэ хоёр хүн амны хохирсон энэ хэрэг дээр өнөөдөр ямар нэгэн алга дарамт цаас ирүүлэхгүй байх гэдэг бол төрийн нэрийн өмнөөс улсын яллагч хийж байгаа прокурорын хувьд бол асар хариуцлагагүй үйлдэл. Прокурорын байгууллагын тухай хуулийн 17 дугаар зүйлд байгаа шүү дээ. Улсын яллагч гэдэг бол төрийн нэрийн өмнөөс шүүх хуралдаанд оролцсон. Хүний хувь заяаны асуудал яригдж байна. 16 настай охин хүүхэд 32 настай залуухан эмэгтэй хувь заяаны асуудал өнөөдөр үнэн худал нь шударга үнэнд дэнслэгдэж байгаа. Энэ цаг мөчид шүүхэд үл хүндлэлтэй хандж байгаа явдал бол дор хаяж зөрчлийн тухай хуулиар хариуцлах хүлээх хүндэслэлтэй. Өмгөөлөгч бид шүүх хуралдаанд хэрвээ хүндэтгэл үзэх шалтгаантай байсан эсхээ тодорхой нотлох харимтаар ирүүлээгүй тохиолдолд зөрчлийн тухай хуулиар торгуулдаг. Тэгвэл өнөөдөр прокурор ямар нэгэн эрх зүйн баримтчийг ирүүлээгүй нөхцөл байдлаар шууд хариуцлах хүлээх ёстой. Шүүх хүрэлтгүн бол энэ асуудлыг нягтлан магадлана гэж байгаа нь бол хууль бас тэгш үйлчлэхгүй байгааг нь илэрлэл юм. Тийм учраас Монгол улсад бид хуультай нийгэмд амьдарч байгаа. Хууль хүн бүрт эрхтгш үйлчлэх ёстой. Тийм л зарчмаар өнөөдөр нийт өмгөөлөгчд гомдлоо гаргасан. Тэгээд давзаалдах шатны шүүх өмгөөлөгч нарын хууль зүйн үндэстэй гомдлыг хэргийн үйл баримтад үндэслэн бодиттой шийдвэр гаргана байхаа гэдэгт итгэл төгсөн байна.